За үндэсний боловсрол хөдөлгөөнөөс мэдчилж байна. Орой минь хүргье. За ингээ нөгөө байнгын л хүрхий ажил амьдралтай байдаг болохоор чиний араас чинь байнга яваад ич чадахгүй. Тэгээд яг бас л бодсон юмнуудаа тэмдэглээд эргүүлээд ярихыг ингээ хичээе. За үндэсний боловсрол хөдөлгөөн маань 5 зорилттой гэдгийг бол би ярьсан байгаа. Тэрнийх 4 дахь зорилтыг бол дээд боловсрол хөтөлбөр гэдгийг бол ярьсан. Одоо 3 дахь зорилт болох дунд сургуулийн боловсрол хөтөлбөрийн талаар за өөрийнхөө хэмжээнд өөрийнхөө бодож байгааг сайхан ярьж өгье. За манай дунд сургуулийн боловсролын систем бол за Францад анх үйлдвэрлэлийн хувьсгал болоод тэнд ажилчдыг олноор бэлтгэх зорилгоор одоо ингээд юм чэйжлүүлдэг, шууд автоматар чэйжлүүлдэг. Тэгээд ингээд шууд үйлдвэр дээр гаргадаг маркаар ингээд анх эхэлж үүсээд тэндээсээ дамжиж Орос руу орж ирээд Оросоосоо Монгол руу орж ирсэн ийм боловсролын систем байгаамаа. За яг болохгүй байгааг бол хүн болгон ярьдаг. Олон янзын хөтөлбөрүүд бол хэрэгжүүлж үзэж байгаа. Тэгээд тэр болгон чинь ингээд одоо хүүхдүүд дээр туршилт хийгээл яваад идэг нэг юм бас зовлон байдаг. За тэр туршилтанд нь бас бидний үеийнхэн ч гэсэн оролцож исэн. За тийм ээ. За хүмүүс бол олон юм ярьдгаа одоо сонирхлынхаа дагуу хөгжүүлэх хэрэгтэй. Чадварыг эзэмшүүлэх хэрэгтэй тий. Ямар нэг юм суралцах чадварыг зөвхөн дунд боловсролд эзэмшүүлэх хэрэгтэй. За боловсролоо сайн юмшээ хүн бэлтгэх хүн гэдэг юмыг л одоо дунд сургуульд бол төлөвшүүлэх хэрэгтэй байна гэдэг ч юм уу. Эсвэл одоо хуучныхаа боловсролын систем бол их дажгүй байсан. Одоо энийгээ буцааж эргүүлж авъя, сайжруулъя гэдэг ч юм уу. Ингээд олон санаа бодлууд бол байдаг. За зарим нь үнэхээр олон жил бодсон мэддэг хүмүүс ч байдаг бах. За зарим нь бол зүгээр уншицсан, гадаадд очиод нэг хартсан. Тэгээд нэг яг тэ сэтгэлийн хөдлөлт ч юм уу шоу хийх маркаар ингээ явдаг юм аа. За би бол яг ингээд энэ туршилтын дунд оролтод ингээд туулаад өнгөрсөн 90-ад оных нь монгол хичгээр ерөөсөө сурж эхлэгээл монгол хичгээр анх эхэлсэн. За тэгэл нөгөө одоо ажилд орж байгаа залуучууд бичиг үсэг тайлагдаагүй алдаатай бичдэг барьдаг гэдэг юмнууд ч юм бол тэр 90-ад оны ихэнх дунд сургуульд орсон хүүхдүүдэд бол золиослогдсон юм шүү дээ. Анх л монгол хичгээр эхэлж баахан явж ирсэн гэвэл тэнд буцаад кирилл рүү шилжээ. Тэгээд нөгөө дүрм мөрмөн яасан юм ч дүр бүмэд ингээд тэгэл өөрийнхөө одоо уншиж сурснаар л ерөнхийдөө ингээд бичдэг, ярьдаг, уншдаг гэдэг иймэрхүү одоо бидний үеийнхэн гарч ирсэн. За 90-ад оны төгсгөл одоо 2000 оны ихэнд юм да. Тэгэхээр бол одоо энэ ABC-гээр одоо дүгндэг систем чинь бол гарч ирсэн. За тэрэн дунд чинь бас л одоо дотор нь зохиж явлаа. За тэр боловсролын систем бол одоо бүрх гэдгийг бол хүн болгон мэдж байгаа. Шалгалтанд одоо ороход зөвхөн А-г бүглий, зөвхөн Б-г бүглий, зөвхөн C-г бүглий энэ гэл ингээл тэр бол одоо бас манайд бол ягаад ч тохирохгүй системийг бол манайх оруулж ирсэн авсан. За иймэрхүү байдалтай ингээд явдаг юм аа. 16-аас доош насны одоо хүүхэд насндаа бол монгол хүн бол үнэхээр амжилтыг гаргадаг. Бүх салбарт дуулдаг, бүжиглдэг, одоо сурлах хөдөлмөр одоо тэгээд спортоор ингээд бүх шатанд бол амжилт гаргадаг. За судалгаагаар ч гэсэн бол монгол хүн бол үнэхээр оюуны өндөр потенциалтай гэдгийг бол одоо бүх төрлийн судалгаагаар бол гарч ирдэг. За энэ талаар бол хүн болгон ярьдаг юм шиг яриад яг хөө. За гэхдээ нэг асуудал байдаг нь бол томроод байхгүй болчихдог. За энэ 16-аас хойш л байхгүй болчихсон шүү дээ манай монголчууд маань. Тэгэл юу ч хийж чадгаа болчихдог. Яагаад ингэдэг юм бэ гэдэг нэг асуудал байдаг. За ямар нэгэн дэвшлийг гаргаж ирнэ гэдэг бол ямар ч салбарт ялгаа байхгүй. За боловсрол эхлэрэл бөхчүүдэд хамаагүй гэсэн үг биш шүү дээ. Бөхчин цаанаал боловсрол шүү дээ. Шинжлэх ухаанаар нотлогдсон юмнуудыг авч явж байгаанууд нь л дэлхийд спортоор амжилт гаргадаг болохоос ч зүгээр одоо манайхан шиг сайхан бэлтгэл хийж ингээл нэг гүйж харьяаж байгаа л очиод бол ямар ч амжилт гаргахгүй шүү дээ. Яг нөгөө үндсэн нэг суур нэг одоо юу гэдэг юм бөхч гэдэг юм уу харамж гэдэг юм уу чинь нэг бүр нэг хүүхэд ахнаас тархин суудсан юмнууд бол яг болж байгаа. Тэгтэл тэргүүрэж их зоригтой амжилт гаргахгүй л байгаа шүү дээ.
За ямар нэг юм нэг шин дэвшил гаргаж ирнэ гэдэг бол эхлээд ямар нэгэн боловсролыг эзэмшнэ. За тэр боловсролыг эзэмшсэн боловсрол дээрээсээ үндэслээд судалгаа хийн. За тэр судалгаа нь хийх шинжилж одоо бодож явж явах хугацаанд ямар нэгэн шин зүйлийг олж нэ. Ерөөсөө зарчим бол ингэ. Монгол хүн бол ягаад томроод ирэхлээр яагаад амжилт гаргадаг вэ гэхээр боловсролын эзэмшээгүй байдаг учраас судалгаа хийх боломж байхгүй. Судалгаа хийх боломж байхгүй учраас ямар нэгэн амжилт гаргадаг. Шин дэвшилт, шин нэгийг бий болгож чаддаг. Ингээд бүх салбарт улс төрж байна уу, бизнес ч байна уу, бүх юмд ердөөсөө амжилт гаргадаг юм аа. За манай дунд сургуулийн боловсролын одоо тогтолцоо маань болохоор дундаж хүмүүс зориулагдсан тийм шугамн тогтолцоо гэдэг юм аа. За энийг үл яг багш нар энэ төр бол сайн мэдж байгаа ч ирийн хүмүүс бол нэг анзаардаг л баг л та. За энэ шугамн тогтолцоонд яадаг вэ гэхээр хүн бол муу байж болохгүй. Сайн байж болох, гоцсон байж болохгүй. Зөвхөн алтан дундаж байх юм бол амжилт олдог. Ийм нэг тогтолцооны хэлбэр юм байнамаа. Өөрөөр хэлбэл одоо хүн өвдөж болохгүй, хичээлээ тасалж болохгүй, хоцорж болохгүй, шилжиж болохгүй, ямар нэгэн ар гэм ч юм ямар нэгэн гачигдал гарч болохгүй. Ерөөсөө байнгын мөнхийн тэнцэнэ сууж явах хэрэгтэй. Ийм одоо эргэж харддаггүй чигээр явцдаг нэг юм боловсролын тогтолцоо байнамаа. Одоо яг хөвгт чиндээ хүүхэд нэг 7 хоногоос нэг жилийн хугацаанд ч юм уу ямар нэгэн байдлаар хичээл завсардыг гэж бодъё л доо. Хүнд ямар ч юм тохиолдож болно шүү дээ. Тэгэл ямар ч онцлогтой хүүхэд байсан гэсэн байхгүй. Тэг хинч болчихно. Тэгээ эргээд тэр хинч болчиход буцаад одоо хөгжиж ихлээр бас ямар ч боломж байхгүй. Нөгөөх тогтолцоо маань одоо тэр чигээр уршаа явцдаг болохоор эргэж харддаг болохоор нөгөө хүүхд араас нь гүйцчих ямар ч боломж байхгүй. Ингээд хинч болчиход байгаамаа. Ямар ч чадaltaй, ямар ч гоц ухаантай, оюухантай хинч байсан гэсэн тэгэл орхигдчихж байгаа байхгүй. За нэг ийм тогтолцоогоор бид нэр явж байгаамаа. За яг одоо ингээд өөр дөрөв би жишээ авч ярил л та тий. За 92 онд Улаанбаатар хотод манайхад нөөж ирлээ. 93 онд нэгдүгээр ангид орлоо. За нэгдүгээр ангид ингээ бага хүүхдүүд зэрэгсэд орсон чинь би гайгүй толгойтой байжээ. Онцроо явж гинэ нөгөөдөг чи. Тэгээ хоёрдугаар ангидаа бас онцроо явж гинэ. За тэгээ явж исэн чинь гуравдугаар ангидаа шилжчихлээ. Өөжээр солонгос ажиллах яваад гэсэн. За тэгсэн нөгөө шинэ шилжиж очсон сургууль маань надаас төрүүл явцсан. Би манай сургууль болохоор тэр сургуулиас одоо хоцорцсон явж байсан. За ингээл би шууд автоматар муу сурлагт нийгэмд шилжиж байгаа байхгүй. Муу сурлагтаа болоо явж байгаа. За ингээд өөрөө маш их одоо юу гэх юм бэ хөдөлмөрч гэх юм одоо тэгэл араас нь хөөцөлтөл ингээл хүн амтнаас асуу сургалж явж хагаад за 3 дугаар ангидаа нөгөө ангийнхаа хүүхдүүдийг нэг юм гүйцэж аваад за нэг онцлогтнуудын нэг үнэхээр онцлогтой хүүхдүүд гэж байгаа шүү дээ. Тэдний артталт нэг онцлогт нэр зүгж авч байгаа арай гэж нэг урд сургуультай бол би чи одоо тасарсан онцлогт явж исэн шүү дээ. За ингээд 4-р ангидаа би чинь нөгөө тасарсан онцлогтнуудыг нэн шилжээ тэднээс даваад овоо гайгүй болоод ирсэн чинь аав ээж солонгосоос хүрээд ирсэн. За ингээд дахиад нэг сургууль руу шилжиж. Дахиад нэг сургууль дээр дахиад очсон чинь бас нөгөө сургууль маань одоо би нэг одоо юу гэдэг нь гайгүй сургууль руу дахиад орчихсон чинь байхгүй. Нөгөө хүүхдүүдэд бас төрүүл алгуулсан. Би нөгөө их актер онцлогт явжсэн хүн чинь эргээл бат. Муу сургалтнуудыг нээшилчих. За ингээд нөгөө явдгаар яваал өөрийгөө хөгжүүлээл ингээл хүн амтнаас асуу сургуулал ах トゥ найз дээд анги манги юу гэдэг ингэж явж байгаад нэг 5 дугаар ангидаа нөгөө ангидаа нэг гайгүй онцлогт нь болж өрөө. За ингээд байжсэн чинь 6 дугаар ангид эхний улирлын тал дээрээс шинэ багш ороод ирсэн. Шинэ багш орж ирэл нөгөө хүний чи яриг болохгүй. Ингээл автоматар дахиад муу сургалтнуудыг нэр орчиж байгаа байхгүй. За яг энэ багш нарын талаар бол энийг дараа нь ярина. Энэ айгуу төвхтэй сэдв. За тэгээд ингээд явж исэн чинь дахиад нэг
одоо муу сургалтнуудыг нэ шилжчихсэн тууж явж байгаад аз болж нэг 2 3 удирал явж байгаад нөгөө багш маань солигдоод нэг гайгүйхан шиг багш ороод ирэнгүүт нөгөө багшийнхаа яриаг ойлгоод эргээд биш нь 7 дугаар ангиас айхтар онцорлогтой бол явчих. 7 дугаар ангитаа бүр одоо 8, 9, 10 дугаар ангийн бүх хичээлийг математикийн бүх хичээлийг ойлгоод 1-р курсын асуудлуудыг бүгдийг нь ойлгоод за ингээд туугаа явж чинь дахиад шилжиж байгаа гэдэг ч юм уу. Ингээл айгүй төвхтэй юмрууд руу ингээл орчиж байгаа байхгүй юу. Тэгэл ингээд шилжиж жоохон ингээд амьдралын асуудлууд гарч ирнэ, янз янз юмнууд болоод ингээд манай дунд сургуулийн тогтолцоо маань ингээд хүүхдүүдийг алаад идэх юм шүү гэдгийг л хэлэх гээд байгаа юм шүү. За тэгээ эргэж бол одоо над шиг ингээд хөдөлмөрлөөд ч гэдэг юм уу, одоо юу гэдэг цаанаасаа заяатсан ингээд нэг байнгын зүтгэж идэх хүн бол хоор штэ. Тэгэхээр чин ихэнх хүүхдүүд л ингээд шууд замхраал явчихж байгаа юм. За ингээд 1-р ангиас эхлүүлэл ингээд ямар нэгэн шалтгаанаар ингээд замхарч явсаар агаал 10 дугаар анги төгсгөд бол яг үгээр нэг аав ээжийн араас нь ингээд нэг гүйдэг нэг хүмүүс үүдэн штэ тий. Тэгээ өөрөө бас нэг тодорхой хэмжээний толгой тэр бас гайгүй. Тийм үү нэг 2 хүүхэдтэй ангид 30 хүүхэдтэй ангид 1-2 хүүхэд бол үнэхээр юмаа сураад төгсөж байна. За тэднийг дагалцсан одоо тэдний фракцийн ч гэх юм уу, өрсөлдөгч ч гэх юм уу нэг 3 хүүхэд. За бас нэг гайгүй онцтой ч юм уу гайгүй нэг юм ойлгоцсон. За тэгээд үлдсэн нь бол тэр чигээрээ хуулдаг. Яа өөрийнхөө аргаар ямар аргаар найрж хуурах уу гэдэг эмийг л суралцаа төгсөж байгаа болохоос биш. Ямар ч тийм одоо боловсролын суурь байхгүй ингээд төгсөж байгаа маа. Тэгээ нөгөө хуурах, худлаа ярих, хүн аргалах юмд суралцсан хүүхдүүд чинь одоо манай энэ нийгмийг ч одоо ингээд бүрдүүлээд байж гинэ. Тэгэл нөгөө авилах, хэл ахуул, элдв хангаа янз янз юмнууд гэдэг байгаа чинь ердөөсөө л энэ дунд сургуулийн боловсролд эзэмшсэн мэрэгчлэр л тууж явж байгаа шүү дээ. За ийм байгаамаа. За тэгэхээр одоо яах вэ гэдэг асуудал байна. Одоо яах вэ? За энэ боловсролын одоо энэ ангийн систем буюу одоо 1-р анги, 2-р анги, 3-р анги явдаг энэ системээс одоо татгалзаад сэдвийн систем гэдэг юм руу шилжүүлэхийг одоо би мөрөөдөж байгаамаа. Анги төгсдөг биш, сэдв төгсдөг болно гэсэн үг. За өөрөөр хэлбэл ойлгомжтойгоор ярих юм бол 1-р ангид одоо хүүхдүүд ороод 2 сар хичээллээд цагаан толгойн баяр тэмдэглэдэг тийм. Тэгэхээр цагаан толгойн баярыг 30 хүүхэд тэмдэглэдэг биш. Чаддгууд нь төрүүлээд цагаан толгойгоо сураад дараагийнхаа сэдв рүү ороод явдаг. Чадахгүйнүүд нь бол өөрийнхөө боломжоор магадгүй жил ч юм уу 2 жилийн дараа цагаан толгойгоо сураад тэр сэдвээсээ татгалзаад дараагийн одоо тэр сэдвээ дүүргээд дараагийнхаа сэдв рүү ордог. Ийм сэдвийн систем гэдэг юм руу оруулах ийм мөрөөдлийг тээж байгаамаа. За манай боловсролын системд бол бас нэг зовлонтой юм байдаг юм аа. Тэр нь юу гэхээр одоо ингээд тасарчдаг дундаа. Одоо жишээл юу гэдэг чинь дуу хөгжмийн хичээл 1-р ангид орно. 2-р ангид орно, 3-р ангид байхгүй, 4-р ангид байхгүй, 5-р ангид нэг орно. Тэгээ байж 9 10 ч юм уу 7 8 ч юм уу нэг орно. За түүхийн хичээл 3-4-р ангид нэг орно. Тэгээ дасарч явж 7-оос эхлээд орно гэдэг ч юм уу ингээд нэг дунд нь тасраад идэг нэг юм зовлонтой юм байдаг. Тэгээд нөгөө хүмүүс минь түүхийн талаар ямар ч ойлголт байхгүй, дуу хөгжмийн талаар ямар ч ойлголт байхгүй. Тэгээд би энэ тамир мамирч гэдэг юм одоо ингэ хичээлүүд нэгээ дундаа тасарчдаг учраас багц мэдээллийг юусэн авч чаддгүй. Тэгээд нэгээд нэг мэдлэгтэй ч юм шиг, мэдлэггүй ч юм шиг ингээд нэг тийм тийм завсарчдсан хүмүүс болчиход идэг юм аа. Тэгээд бас манай Монголд нэг ийм систем байдгийн боловсролын системд ийм зовлон гэх юм уу. Тэгээд алгасаал дараагийнхаа руу гинт ороод математикийн хичээл байлаа гэж бодож чинь ингээ бас ингээл алгасаад ингээ явцдаг ч юм уу. Хүнд нэг хальт таниулаа явцдаг ч юм уу. Тиймэрхүү зовлон бас байдаг юм аа. За энийг бол одоо бас болиё гэж байгаа. Ерөөсөө анханасаа л хичээлүүд орно. Математик, физик, хим, хөдөлмөр, эрүүл мэнд одоо энэ 20 хичээлтэй
анхнаасаа л 20 хичээл 1-р ангид ч байсан. За анги гэж юм бол цаашдаа байхгүй болно ерөнхийдөө. Гэхдээ яг зөв хүмүүс ойлгомжтой байдлаар тайлбарлахад 10-р анги төгсөхдөө ч гэсэн нөгөө 20 сэдв байж л байна. Яг л энэ 20 сэдвээр эхэлдэг. Тэгээд 20 сэдвээрээ дуустдаг. Ийм боловсролын систем рүү оруулахыг одоо хүсэж байна. За 1-р ангид хүүхд биеийн тавир орлоо. За биеийн тавирын анхан шатны за юу гэдэг гүйдэг. За сакс тоглодог юу гэдэг чинь бие халаадаг гэдгийг анх ойлгуулдаг ч юм уу. 2-р ангидаа ойлгуулдаг ч юм уу. Ингээд явлаа гэж бодоход за үнэхээр дунд сургууль дунд ангиасаа эхлүүлээд за спорт гэдэг чинь дотор олон төрөл байдаг юм аа. За нийтийн биеийн тамир гэж байдгийн те. Сонирхчийн спорт гэж байдгийн. За мэрэгжлийн спорт гэж юм байд юм аа гэд дунд ангиасаа танилцуулдаг ч юм уу. За ахлах ангиасаа эхлүүлээд яг тэр тухайн хүүхэд яг юунд ямар спортод сонирхолтой тий үнэхээр бүх барилдах гэдэг юм уу ширийн тест тоглох гэдэг юм уу тэр чиглэл рүү навдаг. Өөрөөр хэлбэл анх эхлээд нэг тодорхой бүдүүн юу гэдэг юм бэ томоосоо эхлээд ингээ бага багаар нарийнсан явсаар хагаад 10 дугаар ангидаа тэр хүүхэд нэг тодорхой хэмжээнд юу гэдэг чинь нэг спортоор нэг 3 дугаар зэрэг ч юм автсан ч юм уу. Спорт гэж юу гэдгийг эрүүл мэндийг ч үе гэдэг талаар ойлголттой болсон байдаг ч юм уу тий. За физик гэд ярьлаа гэж бодоход за 1-р ангид ороход одоо гэрэл асж байгаа бол физикийн шинжилгээ ухаан юм шүү гэдгийг ингээл хүүхдүүд анх эхлээд ойлгуулдаг. Тэгээд ингээд нарийнч явсаар хагаад физикийн талаар нэг тодорхой болиг хэд нэг 10 дугаар ангидаа төгсөхдөө нэг энэ ойр зургийнхаа нэг цахилгаан юмнуудыг холбочдөг хэмжээнд мэдчихдэг ч юм уу. Иймэрхүү ингээд нарийсаад явдаг системийг бий болгохыг одоо хүсэж байгаамаа. За тэгээд үнэхээр сэдвийн системээр яваад одоо 10 жилийн хугацаанд ч юм уу нөгөөдгийг нэг хүн гоц ухаантай хөлтөл ажиллаад нэг 5 жилийн хугацаанд бүх хичээлүүдэд дүүргэж болно шүү дээ. Тэгэх юм бол шууд дээд боловсрол хөтөлбөрлөө шилжиж явцдаг. Тэгээ үнэхээр чадахгүй ч юм арга гэрийн гач гэдэлтэй ч юм уу хүн байж болно. Тэр нь бол дахин боловсруулжуулах хөтөлбөрлөө шилжээд тэгээ дараагийнхаа энийгээ үргэлжлүүлээд сураа явдаг. Ингээ насан туршдаа сурдаг нэг иймэрхүү боловсролын систем, дунд сургуулийн боловсролын системийг бий болгохыг хүсэж байна. За ингэх юм бол одоо ингээд тий заавалч хүн чинь одоо олон янз шүү дээ. Спортод авьяастай хүн байж болно, авьяасгүй хүн байж болно. Спорт дотроо одоо юу гэдэг сакс тоглож чаддаг хүн байхад бүх хөрөлдөж чаддаг хүн байдаг ч юм уу тий. Ингээд хүн чинь олон янз шүү дээ. За дуу дуулж чаддгүй солгоо хоолойтой мөртлөө айгуу гоё гитар тоглодог хүн байдаг тий. Тэгэхээр хүн чинь бол маш олон янз учраас яг ингээд нэг тулгцсан боловсролын систем энэ шугамн тэгээ ийм боловсролын систем бол үнэхээр хүнийг бол хөгжүүлэх биш одоо хүнийг бол хинжүүлээд байгаа маа. Тэгэхээр хэрвээ ийм систем рүү шилжчих юм бол заавалж хүн чадахгүй юм аа. Спортод хүн сонирхолгүй байж болно. Чадахгүй байж болно. Гэхдээ тэрнийг удаан сурдаг. 20 жилийн хугацаанд сурдаг. Тийм үү? За сонирхолтой спорт давьяастай мөртлөө жоохон толгой тагш арц юм давьяасгүй хүмүүс байдаг шүү дээ, тийм ээ. Тэд нар маань спортын хомор төрүүлж яваад нөгөөдгийгөө араас нь заавал сураад явдаг. Тийм ээ. Ийм боловсролын системийг бий болгочих юм бол энэ хүмүүс чинь хоцрогдохгүй, орхигдохгүй одоо маш өвдөн чадварлаг үндэстнийг одоо бий болгох ийм боломж байна. За тэгээд яг энэ сэдвэр бол би ингээд одоогоос ч одоо хэд хэдий энэ дунд сургуулийн боловсролын системийн талаар 2006 онд гэхэр ч одоо 12 жилийн өмнө бас хөрхөн ном биччихлаа залуу хөлт байхад ч. Тэгээ энэ талаар бол бас өөрөө айгүйх мэднэ хитрхи юмыг мэддэг байна гэдэг хүнийг залхаадаг юм байна гэдгийг бас өөрөө бис ойлгосон хүн. Тэгээ энэ удаагийнхаа лайвыг ингээд өндөрлөе. За хүмүүс одоо үзэх ирээдүйд үзэх хүмүүс одоо үзсэн хүмүүс байх юм бол сайхан шеэрлээд өгөхийг бодороо миний бодож байгааг нэг юу гэдэг. За нэг цай нэг 400 хүн ч юм уу үзээд нэг 4-5 хүн дэмжиж байгаа юм шиг байна. Тэгээ бодохоор нэг цаашаа нэг 40 мянган хүн ч юм уу үзчих юм бол бас нэг 4 юу гэдгийг нэг одоо нэг 4-500 хүн ингээл нийлчих ч юм уу. За бүр боли нэг 40-50 хүн нийлэхэд л энэ санааг бол цааш нь ингээд аваад явах. Ямар нэг юм чинь эхлэл гэдэг чинь аягүй хэцүү байдаг. Тэгээд энийг цааш нь сайхан шеэрлээд өгөхийг бодороо амьдрал гэдэг чинь баян хитийгээр мөрөөдөл юм шиг боловч хизээ нэг цагт бэлгийг
юм бай гэхүү. Гэтэ нэг зовлонтой юм байдаг юм аа. Бид нарыг ингээд удаа суужийн хооронд ондоо улс үндэстнүүд хийчдэг байхгүй. Одоо ингэмээр энэ тэгмээр байна гэл ингээд бодоод явжийн хооронд чинь өөр улс үндэстний хүмүүс хийчихэд байдаг юм аа. Тэгээд тийм айгүй төвхтэй. Одоо ингээл үүдг чинь хятад бол айгүй мундаг ажиллаж байна. Үнэхээр одоо хятадуудыг хүмүүс үзээ хадгалах л та. Гэхдээ тийм биш. Одоо үнэхээр маш өнд орцтой хөгжиж чинь. За Америк бол яг ингээд байна. Тэр нь тогтцсон. Тэгээд ингээд явж байна. Гэхдээ хятад бол арай ондоо. Одоо би ч мэдгүй миний одоо ярьж байгааг магадгүй маш их судалгаа сайтай. Одоо ингээд үүдг чинь ийм гой санаа биш. Энийг одоо улс орондоо хэрэгжүүлэх гэл. Яг Аз болд нэг тэр бүмөнтэй улс учраас бас хэрэгжүүлэхэд хэцүү л байх л та. Манай монголчууд бол цөөхөн амтай учраас ингээд нэг шинэлэг санаануудыг гэлс аваад ингээд ашиглаад явах боломж байгаа байхгүй. Хятад шиг юм олон 10 сая хүнтэй улсууд бол бас ингээд нэг тогтсон системийг ивдэх аюу хэцүү байдаг юм байна лээ. Тэгтэл ингээд харж яхад л нэг тэгчих юмсан гэж бодож исэн юмнууд 4-5 жилийн дараа хийцэн л байгаа байхгүй. Тэгэхээр чинь аюу хэцүү. Тэгэхээр ингээд уг нь бол маш ойлгож байгаа хүмүүс байвал сайхан ирээд гээл нэгдэх хэрэгтэй байна. За яг хөө дэмжиж байгаа ч юм уу хүмүүс байхan бол сайхан шеэрлээд өгөхийг бодорой. Тэгэхээр ингээд уулзах ёстой хүмүүстэйгээ уулзаад хийх ёстой юм хийх юмсан. Энэ мөрөөдлөө хэрэгжүүлэх юмсан гэж бодож байна. За үзсэн болон ингээд лайк дарсан одоо ер нь ирээд үзэх бүх хүмүүстээ маш их баярлж байгаа илэрхийлье.